Өдрийн мэд үзэгчдээ Терминал нийтийн хөтөлбөрийн Next Tour аялал жуулчлалын булан маань 6 дахь дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор хамтран хөтлөгчөөр Сөмбөр ажиллаж байна. Өнөөдрийн сэдвээр бид бүсэлсэн аялал жуулчлал сэдвээр та бүхэндээ хүрэхээр зочдыг хүрсэн байна. За үзэгчдээ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ өнөөдөр студид маань болохоор соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Батчимэг болон бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эрдэнэбаяр маань оролцож байна. За өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. Урилга хүлээж авсанд та хоёртаа маш их баярлалаа. Үзэгчдээ хэлгээд өнөөдрийн дугаар маань бас маш онцгой дугаар болно гэдэгт итгэлтэй байна. За тэгээд Батчимэг даргаасаа эхлээд ярилцаа та өөрийгөө бас үзэгчдээ товчхон танилцуулаад нэвтрүүлгээ эхлүүлье. За би соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байна. За байгууллагч аялал жуулчлалын яамны багт бас ажиллаж исэн. За тэгээ аялал жуулчлалын салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Баярлалаа танд. За Эрдэнэбаяр захирлын хувьд. За манай байгууллага бүсчсэн хөгжлийн үндэсний хүрээлэн гэж одоо Монгол улсын шадар сайдгаан үеийн харьяанд ажилладаг. Энэ орон зай эдийн засгийн холбоотой судалгаа шинжилгээний ажлыг хариуцдаг үндэсний хүрээлэн байгаа. Тэгээд намайг Эрдэнэбаяр гэдэг. За баярлалаа та хоёртаа. За өнөөдрийн ер нь бол сэдвийн хүрээнд бүсэлсэн аялал жуулчлал гэдэг бид нар бас сэдвээ тогтоод явж байгаа. Тэгээ энэ талаасаа ер нь Батчимэг даргын хувьд аялал жуулчлалын бодлого төлөвлөлтөн дээр илүү ажиллаж байгаа, зохицуулалтын дээр ажиллаж байгаа хүний хувьд бүсчилсэн аялал жуулчлалын талаар бас үзэгчдэд товчхон мэдээлэл хүргээд энэ нь ер нь яг ямар зориулттай одоо яаж дэмжиж чинь те гэдэг талаасаа бас гоё ярилцъя те. За баярлалаа. За Монгол улсын аялал жуулчлал маань сүүлийн жилүүдэд тогтвортойгоор хөгжиж байна. Та бүхэн бас харж байгаа. За дээр нь Монгол улс бас дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас бас шилдэг Монгол улсын аялал жуулчлал маань шилдэг 20 багтсан 15 дээр жагссан байгаа. Тэгээ энэ үзүүлэлтүүдийн цаана бол манай Монгол улсын байгууллага нүүдэлчин соёл маань бас эрэлт хэрэгцээтэй тий. Дээр нь одоо зорин ирэх гол төв болж хөгжиж байна гэж үзэж байгаа. За энэний хүрээнд бид нар мэдээж одоо жуулчдыг хүлээн авах хүчин чадал тав тухтай аялах боломжийг бүрдүүлэх ёстой. За үүний хүрээнд бид нар бол аялал жуулчлалын бүс бий болгож аялал жуулчлалынхаа бүсэн дээр бид нар одоо жуулчдын одоо зорин очих дестинашнтэй газрууд дээр бол зөв зохистойгоор төлөлтүүдийг хийхээр ажиллаж байгаа. За сая өнгөрсөн 2025 оны 12 сард засгийн газрын хуралдаанаар улсын аялал жуулчлалын бүс батлагдсан. За мэдээж одоо манай Монгол улс маань зорио очих газрууд маш ихтэй. Гэхдээ бид нар бас ирэмбэлж яагаад одоо эхний байдлаар бол нэг улсын 17 бүсийг бол батлуулсан байгаа. За тэгээ бид нэр та бүхэн бас мэдж байгаа одоо энэ тэрэлж орчим тий өсгөл орчим маань маш одоо энэ замбраагүй төлөвлөлттэй байгаа. Үүнийг одоо бид нар одоо хэрхэн одоо байгаль орчноо зөв хайрлаж хамгаалангаа зөв ашиглах вэ гэдэг дээр төлөвлөлтүүдийг хийхээр энэ улсын аялал жуулчлалын бүсийг баталсан байгаа маа. Тэгээд улсын аялал жуулчлалын бүсийг баталсныхаа дараа бид нар одоо менежментийн төлөвлөлтүүдийг хийхээр ажиллаж байна. За тэгээд менежментийн төлөвлөлтийг хийснийхаа дараа бид нараас тодорхой одоо олон улсын байгууллага олон улсын одоо санхүүжилттэйгээр төлөвлөлтүүдийг хийгээд явна. За мэдээж бид нар байгаль дээлтэй одоо тийм сэргээгчийн хүч болон одоо экосистем тэгээд одоо тухайн дэвтцүүдийг байгуулна. За тэгээд нь бид нар бас дөрвөн үйлрэл аялал жуулчлалыг хөгжүүлэх тийм одоо өвлийн жуулчны үйлрлийг одоо сунгах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ концепц одоо бас тусгаж одоо өвлийн спортын төрлүүдтэй тийм одоо зохицолборуудын түвшинд бол төлөвлөлтүүдийг хийх юм байна. За тэгвэл Батчимэг даргатай бас маш их баярлалаа. Бас үзэгчд болон олон нийтэд энэ салбартаа мэдээллийг хүргэж энэ бодлого төлөвлөлтийн талаас бас нэлээдгүй ажил амжуулж байгаа ингээд төлөвлөж байгаа гэдэгт бас би итгэлтэй байгаа. Эрдэнэбаяр захирлаас бас асуух. За Монгол улсын үндэсний одоо энэ бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн гэж байгаа тийм. Энэ одоо газар маань яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол энэ дээр та бас бүсчлийн аялал жуулчлалын талаас яаж оролцож явж гин гэдэг талаас бас ярилцсан уу? За тэгээ үзэгчдтэй бас ойлгомжтой байх үүднээс ер нь эдийн засгийг бүсчилж яагаад хөгжүүлэх ёстой вэ гэдэг талаар бас товчхон эхлээд мэдээлэл өгөөд тэгээд аялал жуулчлал руугаа
оруул их оновчтой болов гэж ингэж бодож байна. Тэр Монгол улс 90 онд одоо зах зээл шилжээд ер нь эдийн засаг руу төрийн оролцоо байх ёсгүй байна. Хувийн хвшил хаана юу хийх вэ гэдгээ өөрсдөө шийдээд төрийн гол анхаарах зүйл бол макро эдийн засгийн одоо доктортой таатай ийм өсөлттэй орчин бүрдүүлэх юм бол хувийн хвшил хөгжих юм байна гэдэг ийм загварлуу орсон. Тэгээ өнөөдөр бол ингээ 26 дахь жил болж байна. Тэгээ энэ дээр ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр Монгол улсын хувьд бол бас арай онцлогтой байна бусад улсаас. Яагаад тэгэхээр нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр маш том дэлхийд нэгт орж байгаа. Дээрээс нь одоо экосистемийн хувьд маш ялгаатай ийм аймаг бүс байж байна. Угсаатны одоо маш олон ийм төрөл байгаа. Тийм учраас бид нар зөвхөн одоо макро эдийн засгийн орчин бүрдүүлээд өнгөрсөн хугацаанд одоо ажилгүйдэл ядуурл буурсан уу гэдэг дээр эргээд ингээ аваад үзэх юм бол яг доктортой 3.1 нь ядуу хിവэрэ ийм байна. За тийм учраас ялангуяа энэ аялал жуулчлалын салбар дээр аваад үзэх юм бол бид нар тэр байгалийнхын онцлог, газар зүйн заалттай, давуу тал, одоо энэ түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газар энэ юм ялгаатай байдлаар хөгжүүлж иж, тэрэнд нь таарсан бодлого хэрэгжүүлж иж, хувийн хвшилтэйгээ хамтарч иж энэ хөгжих юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрээд 2024 онд өсчихсөн хөгжлийн үзэл баримтлал гэдэг баримтчийг их хурлаар баталж одоо Монгол улсыг том макро 7 бүс, микро буюу одоо сумын түвшинд ирвэл 91 төв болгож хөгжүүлэх их хурлын тогтоол гарсан. За энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд одоо өсчихсөн хөгжлийн үндэсний хүрээлэнг байгуулж хувийн хвшилд одоо хэрэгтэй байгаа судалгаа шинжилгээний ажлуудыг хамтарч хийх ийм одоо шинжилгээ ухааны үндэстэй зөвлөгөө өгөх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан гэж хэлж болно. За яагаад тэгэхээр энэ олон дата төрийн мэдлэлт байгаа энэ мэдээлэл бол нэг хувийн хвшлийн компани аваад боловсруулад хийхэд чадвах юм болоод энэ олдсон юм болоод энэ тал дээр бол нэлээд их юм учир дутагдaltaй байгаа. Тийм учраас төр бол хувийн хвшлийг хөгжүүлэхийн тулд Монголын хаана ямар бизнес хийвэл илүү оновчтой юм бэ? Тэрэнд нь төр одоо ямар дэмжлэг үзүүлэх ёстой юм бэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. За аялал жуулчлал дээр аваад үзэхэд одоо эдийн засгийн хувьд алдсан нүүрсгээл одоо уул уурхай нөхөн сэргээгдгүй баялагын талаар яриад байгаа бол нөгөө талд нь аялал жуулчлал археологи палеонтологийн олдврыг ингээд газрын харилцаагийн одын зурагцсан газар бүртгэлтэй датаг аваад үзэхэд Монгол улс дэлхийд 2-т орж байгаа. Өөрөөр хэлбэл бидний яриад байгаа уул уурхайгаас асар их хэмжээний нөөц баялаг байна. За энийг тэгвэл яаж одоо хувийн хвшилтэйгээ хамтарч эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой юм бэ гэдэг энэ асуудлын үүднээс манай хүрээлэн байгуулагдаж одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд бүс болгон тэргүүлэх одоо томоохон тээзүүнүүдийг жишээ нь хийж одоо аймагуудад хувийн хвшил санал болгох ажлыг хийсэн байна. За тэгэхээр бүрчилсэн аялал жуулчлал гэдэг сэдв байгаа да. Тэгэнгүүт энэ дээр яаж юм бэ гэхээр одоо маа жуулчд маань ер нь хурж ирэхдээ аль бус нутгууд руу их зорчдсон болоо. Тэгээд дараа нь болохоор үнээс гадна одоо яг аялал жуулчлалын соёл спорт аялал жуулчлалын залуучдын газраас Ямнаас дараагийн одоо хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аль бус нутг руу илүү төвлөрч байна вэ гэдэг дээр Бачамаг дарга маань хариулт өгөөч. За манай аялал жуулчлалын судалгаагаар бол нөгөө төвийн бус буюу босоо тэмдэглэгийн хүрээнд буюу ер нь бол аялал жуулчлалын одоо голлох төвүүд бол хөгжсөн байдаг. За дээр нь одоо хойд бус, баруун бус гэсэн бүсүүд. За дээр нь мэдээж одоо бидний хамгийн одоо Азийн орнуудад санал болгодог говийн бүс гэх мэтчлэн одоо аялал жуулчлалын бүсүүдийг бол дийлэнх одоо бүсүүдэд бол хөгжиж байна л да. За бидний хамгийн их анхаарал татж байгаа бол зүүн бүс буюу одоо зүүн аймгийн 3 аймгийг одоо бас сүүлийн жилүүдэд бас хөгжүүлэхэд бид нар бас анхаарч байна. Энэний хүрээнд бид нар Азийн хөгжлийн банкнаас түүхэн аялал жуулчлалын томоохон зохицолборууд дээр бас дэд бүтцийн асуудлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ дэд бүтцийн асуудал бүтээн байгуулалтууд маань 2026 онд бас зарим нь бас нээлттэй хийх байгаа. За мэдээж бид нар бас цаашид одоо эдийн засгийг солонгоруулах энэ улс орныг эдийн засгийг одоо хүртээмжтэйгээр тэгш одоо явуулахын хүрээнд бид нар эдийн засгийн хөгжлийн яамтай хамтраад хөвсгөл, хот, чойр, дорнод тэгээд чоолсон тэгээд өмнө говь гэсэн
4 аймагуудын эсхүн хүнсний бодлуудыг бас олон улсын шин чанартай болгож төлөвлөж байгаа. Тэгээд өнгөрсөн жил бид нар бас хөвсгөл дээр олон улсын нислэгийг авсан байгаа. Тэгээд цаашлаад энэ 4 аймагийнхаа эсхүн хүнсний бодлуудыг бас олон улсын шин чанартай 4-ийн ангилалд болж одоо сайжруулад бид нар шууд одоо олон улсын нислэгүүдийг болгохоор төлөвлөж байгаа. Тэгэхээр энийгээ дагаад бид нар бас тухайн аймаг орон нутгуудынхаа дэд бүтцүүдийг сайжруулах, байршуулах хэрэгслээс ахуулаад сайжруулах юм асуудлуудыг төлөвлөж байгаа. Нисэх онгоцны буудал бол олон улсын нислэг ингээд хөдөө орон нутгууд руу ингээд чиглээд тэндээсээ эхлээд ингээд нөгөө зөвхөн Улаанбаатар хотод төвлөрдөг байсан аялал жуулчлалч өөрөө хөдөө орон нутгууд руу ороод тэгэхээр дагаа таны хэлдэг шиг дэд бүтцийн асуудлууд дахиж эхэлнэ. Бүтээн байгуулалтуудыг хөгжлүүлж явагдаж эхэлнэ гэдэг. Ингэхээр одоо хөдөө орон нутгийн оролцооны хувь ер нь хэрэг байна вэ? Бид нар ингээл нөгөө нэг Улаанбаатар хотоос ч юм ингээд явж идэг. Яг хөдөө орон нутаг болон иргэд аж ахуйн нэгжүүд маань бас хэр дэмжлэгтэй оролцож байна. Үзэл санааны хувьд, бодол сэтгэлгээний хувьд те гэдгийг нь бас нэлээд нөлөөлөх байгаад энэ чинь хамтын хүчний ажил болчихж байна шүү дээ те. Тэгээ яг ер нь бол нөгөө аялал жуулчлалын салбар маань бизнес эрхлэгчдийн нуруунд дээр л явдаг. Тэгээд олон улсын жишгийг харахад бол иргэдээ маш их сургадаг. Аялал жуулчлалын салбарт одоо бизнес эрхлэгч өдөр тутмын сургалт хийж идэм байлээ. Тэгэхээр бид нар бас тэр жишгийн дагуу бас аймаг орон нутгуудад аялал жуулчлалын зөвлөгөөнүүдийг хийдэг. Тэгээд тэр зөвлөгөөнөөрөө дамжуулаад бас аялал жуулчлалын салбарт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд иргэдтэй бас бид нар сургалтуудыг хийдэг. Тэгээ сая гэхэд өнгөрсөн бид нар Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын зөвлөгөөнийг хийж өгсөн. Үүний дараагаар бол Сэлэнгэ аймгаас бас нэлээдгүй иргэд маань ирж уулзаж бид нар одоо яах вэ те одоо ялангуяа тэр тариалан эрхлэгч нар бид нар яаж аялал жуулчлалын эрхлэлтэнд бид нар яаж орох вэ? Зөвхөн одоо бид нар тариалангаал тариалж ирснээс биш яг аялал жуулчлалд одоо бид нар энэ оролцоон дээр яаж оролцох уу гэдэг ч юм уу те. Тэгээд бид нар манаас шал өөр өнцгөөс харж эхэлж байгаа. Тэгэхээр бид нар энэ бүсчилж болон мөн одоо тухайн одоо зорж байгаа аймагуд дээр бас аялал жуулчлалын зөвлөгөөнүүдийг бодлохоор дэмжиж хийж өгөхөөр төлөвлөсөн. Тун удахгүй бид нар Өмнө Говь аймаг дээр хийж байна. За дээр нь бас Говийн Говьалтай аймагт бас яригдж байна гэх мэтчлэн бид нар бас бодлохоор дэмжиж байгаа. Одоо ингээд хэдүүлээ нэг жоохон биеэ барьцгаагаад энэ жоохон чөлөөтэй яахгүй бол нөгөө асууж байгаа хариулж байгаа нэг жоохон ингэж яваад байна. Аль болох та бүхэн бас мэрэгжлийн зүгээс бас хараад үзээрэй гэж үзье. Эрдэнэ хоёр захирлын хувьд одоо нэг бүсэлсэн аялал жуулчлал ингэж хөгжөө цаашаа явж байгаа. Дээрээс нь та бас нөгөө эдийн засгийн хувьд ямар хуу энэ үр өгөөж орж ирэх юм бол ингэ төсөөллүүд байгаа шүү дээ. Бид нар ингэж ярьж байгаа төлөвлөлтүүд хийгдэж байгаа. Энэ нь өөрөө дагаад энэ салбар гэхээсээ илүүтэйгээр дахиад бүр ингээд нөгөө Монгол улсын эдийн засагт нөлөөлөх юм үйл явцууд болно шүү дээ. Энэ талаасаа та бас өөрийнхөө хувийн зүгээсээ үзэл бодлоо хуваалцахгүй юу? За тэгээ одоо манай дээр хийж байгаа зарим нэг судалгааны үр дүнгээс бас та бүхэнд ер нь хуваалцъя гэж бодлоо. За ер нь аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд үндэсний түвшинд, үндэсний үнд зүйлийн түвшинд одоо ямар ялгарлыг бид нар бий болгох вэ гэдэг нэг ийм үе шат байдаг юм байна. Тэгэхээр тэр түвшиндээ бол одоо жишээлбэл дэлхийд дээр 40-50 төрлийн аялал жуулчлал байлаа гэж бодоход аль нь одоо монголчуудын олон зуун жил явж ирсэн түүх, соёл, өв уламжлал, одоо амьдралын хувийн хвшлийн энэ хэв маягтай нийцэх үү гэдэг асуудал байна. Одоо Тайланд маягийн аялал жуулчлалыг авчираад Монголд хийх үгүй юу гэдэг бол өөрөө одоо үндэсний үнд зүйл гэдэг асуудалтай тулгарна. Тэгэхээр бидний өвөрмөц одоо үндэсний үнд зүйлд нийцэх зүйл маань юу вэ гэдгээ эхний ээлжинд одоо эрдэмтэд нь бол маш ойлгомжтойгоор олон нийтийнхаа саналыг аваад энийг бол нэгдүгээр тодорхойлох хэрэгтэй байна гэдэг ийм судалгааны үр дүн байна. За хөгжлийн философи асуудал байна. Одоо ингээд бид нар ч юм бол байгаль дэлхийгээ хайрлж хамгаалж тэндээсээ одоо ашиг орлого олдог ийм менежменттэй улс дээр тэр одоо шүтж байгаа уулыг нь ухъя гэхээр ард түмэн бол за дотроо орлого олох гэж байгаа ч гэсэн ерөнхийдөө философийн төвшөнд тэр лүү нэгдэл их багтаа байдаг. Тийм учраас тэр хөгжлийн философи нь өөрөө зөрчилдөхгүй байх хэрэгтэй гэдэг ийм асуудал байна. Тэгээ энэ талаас аваад үзэхээр бид нар ч олон зуун жилээрээ энэ байгаль дэлхий байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёл, өв уламжлал буюу энэ соёлын бүтээлч аж үйлдвэрийн чиглэлийн энэ философийг одоо тодорхойлох хэрэгтэй байна. За энэ маань энэ өргөн удам газар нутаг 21 аймаг
330 сумын төвшөнд аваад үзэх. Бүгд ялгаатай байна. Тэгэхээр энэ ондоошил ялгаатай буюу одоо олон улсад нэрлэснээр бол газар зүйн заалттай одоо соёлын брэнд бүтээгдэхүүн гэдэг юмыг ол тодорхойлж олон улсад бид нар хүлээн зөвшөөрүүлж чадах юм бол дэлхийн өөр хаан хийж чадахгүй энэ газар зүйн заалтаараа бид нар одоо дэлхийн одоо жуулчдыг татах ийм маш их ариун нөөц баг. Дөрөв хэлсэн энэ нөөцөөр бид нар дэлхийд хоёрт ороод байна. Тэгэхээр энэ чиглэл рүү одоо эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг хийж олон улсад бид нар энийг хүлээн зөвшөөрүүлэх энэ төвшин байж байна. За дараа нь макро эдийн засгийн төвшин буюу хөрөнгө оруулалт хийж бизнес хөгжихэд энэ макро эдийн засгийн орчин чинь таатай байна уу гэдэг асуудал байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөлттэй байх хэвээр, инфляцийн өндөр биш байх хэвээр. Зээлжих зэрэглэл маань бол тогтвортой одоо бие нэмэх их сайхан төвшин рүү орж ирж байна. Эдийн засаг бол өсөлттэй байна. Энэ цаг үе бол одоо жишээлбэл макро эдийн засгийн орчин бол харьцангуй сайжирч эхэлж байна гэж дүгнэж болохоор шүү дээ. Гэтэл энэний доор төвшин буюу мезо төвшин гэдээ бас байдаг юм байна. Энэ мезо төвшин буюу одоо энэ локейшнууд руу чиглэж байгаа энэ зүйл маань өөрөө олон салбарын нэг одоо чиглэл рүү чиглэсэн хамтын ажиллагааг шаардаж байгаа мезо төвшин. Өөрөөр хэлбэл яг энэ дээр одоо кластерын асуудал яригддаг. Бусад салбар хоорондын хамтын ажиллагааны тухай яригддаг. Жишээлбэл Хөвсгөл гээд нэг локейшн байлаа гэж бодоход эрчим хүчин дэшээ тавигдж гин үү, зам нь тавигдж гин үү, зочд худалч гэдэг юм уу тийм маш олон 50 орчим салбар нэг одоо байршил дээр тулгуурлаж хамтын ажиллагаа хийж иж өнөөдөр энэ экосистем бүрднэ гэсэн ийм загваруудад жишээ нь байж байна. Тэгэхээр энэ бүх чиг үүргүүд бол өөр өөр яамны мэдлэлтэй байж байгаа. Тэгэхээр одоо Батчимэг дарга сая хэлсэн аялал жуулчлалын яам маань 17 бүсээ ингээд тодорхойлчлоо. Тэгвэл бусад одоо салбарууд бүтээн байгуулалтаа хийхдээ энэ 17 руу ямар ирэмбээр хизээ нь яаж уялдуулж хийх вэ? Бүх хөрөнгө оруулалт хийгчдэг connectivity буюу одоо холболт нь байхгүй болчвол тэнжүүлчд очихгүй ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр энэ бол нийт одоо төсвийн хөрөнгө оруулалтаа аваад үзвэл энийг одоо хангалттай хийхээр мөнгө бол байгаа. Тэгтээ байгаа зөв онж харилцан уялдаатай нэг чиглэл рүү байна уу гэдэг дээр бол асуудал байгаа. За хамгийн доотлын төвшин одоо микро төвшин буюу тухайн локейшн макро эдийн засгийн хувьд философо тодорхойлчлоо, үндсүүлээ тодорхойлчлоо, эдийн засгийн таатай болчлоо. Саяны энэ холболтын дэд үтсүүд бий болчлоо. Тэгээ микро төвшин гэдээ бас асуудал байна. Тэгээ энэ дээр одоо тэр орон нутгийн иргэдийн оролцоотой тэр орон нутгийн иргэд эндээс ашиг орлого олж гин үү, ажилгүйдэл ядуурл буурж гин үү, байнгын тогтвортой, эрүүл чанартай бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээ орон нутгийн иргэдийн оролцоотой бий болсон уу юу гэдгийг бас тэр төвшин зохион байгуулах. Ингээд үзэх юм бол 4-5 төвшин дотроо 50-50 гэсэн ийм олон янзын салбарын үйл ажиллагааны хамтын одоо нэг чиглэлд буюу байршлын эдийн засаг тулгуурласан энэ одоо цэгцрэх хөдөлгөөн бий болж иж өнөөдөр энд аялал жуулчлал өгч боломж бүрдэж байгаа. За яг өнөөдрийн байдлаар энэ хэмжээний хөрөнгө оруулалтуудыг улсын төсвөөс ингээ хийгээд байдаг. Нэг сумын жишээ ингээ аваад үзье тийм. Нэг сумыг ингээ аваад үзэхээр соёлын төв гэж байгаа. Музей байна. Аялал жуулчлалын кемп байна. За тэрлүү чиглэсэн зам тавьж гин үгүй ингээ байгаа. Яг ингээ байршлын газар дээр буулгаад үзэхээр хоорондоо хит ийм зайтай. Музей нь одоо 20-30 км-ийн зайтай ч байдаг юм уу. Нөгөө нэг музей дотроо жишээ нь ороход музейн дэглэлт нь өөрөө тухайн байршлынхаа одоо дахин давтчихгүй зүйлтэй уялдаж гин үгүй юу. Одоо ингээ палеонтологийн маш их олдвортой газар байхад энэ ч одоо ингээд ардын хувьсгалын зохиомж хийсэн байдаг ч юм уу тий. Энэ юм чи өөрөө ийм нийцтэй салбар хоорондын уялдаатай байх. Тэгээ байршлын хувьд бие биенийгээ одоо дэмжсэн байх хэрэгтэй. Жишээлбэл нэг аялал жуулчлалын компани байлаа гэхэд соёлын төвд эндээс улсын төсвөөс одоо татаас үсээ суугаад идэг. Аялал жуулчлалын компани энэ ч үзүр үйлчлэгээгүй болцсон байж идэг. Энэ хоёр хэрвээ нэг байршил дээр нэгдээд кластерын ийм хамтын ажиллагаа руу шилжих юм бол харилцан ашигтай тэнд сайн уран бүтээлчд очино. Аялал жуулчлалын компани нь өөрөө шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй болох. Тэнд нь одоо худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэд энд хэрвээ оролцох юм бол ахаад ингээ синергетик эффектүүд гараа явдаг. Тэгэхээр энэ хэмжээний зүйл бүгд өнөөдөр байгаа юу гэл байгаа. Гагцхүү нэг зорилгын доор ингээ цэгцрэх хөдөлгөөнд ороод энийгээ одоо төрөөс нь дэмжсэн татвар санхүү эдийн засгийн таатай бүсийг бий болгож чиж энд аялал жуулчлал өгч боломж бүрдэх гээд байгаа. Тэгэхээр энэгээр одоо яах вэ гэхээр жишээлбэл
Энэ 17 бүсийг олон улсад яаж хөгжүүлж идэхээр тусгай бүс, чөлөөт бүс гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр энэ чөлөөтэй бизнесийг орчныг бүрдүүлэхгүйгээр маш олон тусгай зөвшөөрөл, маш олон татварын дарамттай байгаа нөхцөлд бол ялангуяа энэ орон нутагт аялал жуулчлал гэж маш хүндрэлтэй гэсэн. Нийлэмжүүдийн хувьд биднийг одоогийн нэг аялал жуулчлалын бүс нутаг хөдөө орон нутгийн аялал жуулчлалын төвд байгаа шүү дээ. Соёлын төвд сайн таны хэлдэг. Соёлын төв бол байгаа. Аялал жуулчлалын бүсцэл буюу одоо нэг үзээ жуулчлалыг татах урсгалууд нь байдаг боловч яг таны хэлдэг шиг магадгүй нийлэмжийн асуудлууд байж магадгүй. Яг хөдөө орон нутгуудаар ингээд 333 сумын одоо аялал жуулчлалын югаар явах юм бол олон бүтээн байгууллагууд байгаа шүү дээ. Хуучныч бай, одооныч бай. Бидний санаж байгаа нэг Эрдэнэцэн хийд бас байгаа шүү дээ. Одоо хар хөрмөс сумын Эрдэнэцэн хийд дээр жуулчд хамгийн их очдог, зураг авахулдаг. Тэгээд тэндээсээ хайчих уу гэдэг асуудал бас яригдаж эхэлдэг жуулчдын тойрон аяллуудын юмар тий. Одоо яг эндийг залгуулад би сэдвээсээ хазаахгүйгээр яг Бачим даргаасаа бас асуулт асууя. За одоо ингээд эдийн засгийн хувьд ингээд юм нөлөөтэй байдаг юм байж нийлэмжүүдийн хувьд олон төрлийн нийлэмжүүдийг зохицоор нь хийх болж байгаа. Аялал жуулчлалын газар болон за соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны аялал жуулчлалын газараас барьж байгаа бодлого төлөвлөлтөн дээр энэ хувийн аж ахуйн нэгжүүдийг яаж дэмжих гээд байна вэ? Одоо бид нар саяны мэдээлэл нөгөө хөнгөлтэй зээлийн асуудлууд ярьж эхэлж байгаа тийм. Одоо бодлого төлөвлөлтөн дээр гарч ирж байна. Дээрээс нь цайны замын аялал жуулчлал миний санаж байгаагаар 11 сард болсон. Гэх мэтчлийн бодлогын төлөвлөлтийн дагуу бас та өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаж яг яамны талаас яг ямар хөө энэ бодлого төлөвлөлтөн дээр ажиллаж байна. Тэгэхээр ер нь бол яг бид нар одоо сүүлийн дэлхийн аялал жуулчлалын төрөл бас нэлээдгүй өөрчлөгдөж байна л да. Тэгээд зүгээр нэгээрээ зураг авах биш те. Тэр тухайн орон нутаг, улс орных нь иргэдийн соёлыг мэдрэх, ахуй нүүдлийн одоо мэдэрдэг тэр юм дээр бол ялцчихгүй манай Монгол улсын манай одоо энэ нүүдэлж ахуй соёл бол бас нэлээд сонирхол татж байгаа. За сүүлийн жилүүдэд бид нар бас балчин иргэдийг бас аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож байна. За 2023 онд нэг жуулчин гээл тийм бүр хэрэгжүүлжсэн. Тэрэн шиг яг бид нар бол балчин кемп, гэр кемп гэдэг одоо бас бодлогоор бас амлангаа, маллангаа тийм нийлэлд орлогыг бүрдүүлэх энэ дээр бас бид нар бас ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол яг гэр кемп, балчин кемпүүдийн стандартуудыг бид нар бас дэмжлэгээр бас жишг болгож хөгжүүлэх дээр анхаарч байна. За зарим орон нутгууд маань бас өөрсдөө бас санал санаачлагыг гаргаад аймаг орон нутгийн иргэдийн хурлаараас оруулаад журам дүрмээ батлаад бас хэрэгжүүлээ явж байна. Энэ мэтчлээ явж байна. За мэдээж бид нар тур оператор компани одоо аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа бизнес эрхлэгчтэйгээ бол аль болох бизнесийн одоо өшөөрөгжүүлэхтэй хийхэд нь бол нэлээдгүй хэд хэдэн арга хэмжээнүүдийг хийж байгааг нэг нь л одоо жишээ тодорхойлбол одоо энэ цайны замын автомашинтай аялал энэ 300 гаруй жилийн түүхтэй энэ 3 улсын цайны замыг бид нар бас аялал жуулчлалын брэнд болгож зарласан байгаа. За тэгээд энийг бол бид нар цаашид автомашинтайгаа орж ирээд одоо энэ цайны зам дагуу одоо энэ дамжин өнгөрч байгаа аймаг орон нутгуудаар бас өргөөж өвлдөгээд явах транзитжуулж те одоо 3 улсаас гадна одоо 4 дахь улсын жуулчд маань хүртэл одоо автомашинтайгаа болон одоо аялаад өнгөрдөг байх гэсэн ийм төлөвтэй хийсэн. За дээр нь бид нар одоо хэл орчмын аялал жуулчлалыг бас нээхээр ажиллаж байна. За хэл орчмын аялал жуулчлалыг мэдээж бид нар бас бүх одоо бомтуудаар нээхээсээ илүүтэйгээр бас боломжит одоо хүн нэвтрэх боломжтой тий тухтай жуулчд маань тухтай аялаад гарах боломжтой бомтуудаараа бол хэл орчмын аялал жуулчлалыг нээх чинь одоо жишээлбэл юм бол дорнодын сүмбрийн бомт ч гэдэг юм уу баруун хязгаар тэгэхэд ховдын булганч гэдэг юм уу тий тэгээ замын өвд бомт ч гэдэг юм уу нэг энэ бомтууд дээр бас түшиглээд бид нар хэл орчмын аялал жуулчлалыг нээж үзэхээр төлөвлөлээд бас том утгагүй бас нээхээр төлөвлөж байна. За зээлийн асуудал бол байгаа тийм энэ дээр бол бид нар үндгээд аж ахуйн нэгжүүд дээр бол бас судалгаа хийлгэсэн. Тэгээд тэрэн дээр болохоор 12 төрөл дээр бол зээл гарах боломжтой гэсэн судалгаа байгаа. Гэтэ бид нэр бас мэдээж одоо төсөө санхүүжилтийн хувьд бид нар төрөөс энэ жил 2026 онд нэг 13 тэрбум буюу хүүгийн татаас нэг төсөв батлуулж чадсан. Тэгэхээр энэ жил нэг 250 тэрбум төгрөгөнд
зээлийн асуудлыг гарах ажил байгаа. Тэгээд энийг бид нэр тэр судалгаан дээр үндэслээд мөн одоо салбарынхаа хэрэгцээ шаардлага дээр тулгуурлаад 6 төрөл дээр зээл болохоор болсон. За дээр нь бид нар бас Монгол улсад маань энэ жил COP17 гэдэг би томоохон урал болгож байна тийм. Тэгэхээр бид нар хамгийн тэрхүүн шаардлагатай байгаа зочлог үйлчлэгээний салбарын стандартыг хангуулах одоо зочид буудлуудыг одоо орох хондгийг одоо хангалттай болгох гэдэг үгнээс зочид буудал, жуулчны баазын цогцлбор, амралтын газар тэгээд төр буудлах цэгүүд буюу одоо бид нөгөө нойлын асуудал яригддаг шүү дээ. Харин зэрэг одоо үргэлж яригцсан байсан асуудал жарлаа ярьдаг шүү дээ. Тэгээд тэрний хэрэгцээ шаардлага дээр тулгуурлаад бид нэр зам давах төр буудлах цэгүүдийг дээр нь одоо бас нөгөө жуулчны аюулгүй байдлын асуудал дээр бас жуулчин тээврийн асуудал бас нэг шаардлагатай байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бас авиа компани биш тур оператор компаниуд манаас нэг зөв өрүүлэлттэй тий стандарттай 8-с дээш хүний одоо жуулчин тээврийн хэрэгслүүдийг худалдаж авах боломжийг бүрдүүлж байгаа. За дээр нь хамгийн их одоо манай салбарт хэрэгцээ шаардлагатай байгаа авиа компаниудад бас нэг тодорхой хэмжээний зээл тусламжийг үзүүлэх гэсэн энэ 6 сегмент дээр бид нэр зээл гаргахаар төлөвсөн. Тэгээд өнөөдөр байдлаар бол гэрээ банкудаар бол гэрээнүүд маань батлагдсан байж байна. За одоо бид нэр Монгол банктай тохироод банкудад хуваарлалтаа хийн. Тэгээд арилжааны 10 банк маань аруулаад дэмжиж оролцож байгаа. Оо баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд ер нь бол яг цаашид бид нар 6 жилийн хугацаанд 2 их 80 төгрөгийн зээл гаргана гэсэн төлөвлөлтөй байгаа. Тэгээд энэ жил бол 250 тэрбум байлаа гэхэд цаашид бид нар бас төрлүүдээ өөрчлөөд те төр операторуудаа эргэлтийн зээл гэдэг юм уу одоо өөр одоо юу гэдгийг бүтээгдэхүүн хөгжүүлдэг гэдэг юм уу өвлийн одоо цаны баазууд гэх мэт те морин спортын төрлийн бүтээгдэхүүн гэдэг юм уу тийм төрлүүдийг бол жилд бол бид нар зээл гаргах төрлүүдээ өөрчлөөд явчих болох юм. За мөн одоо бид нар олон улсын байгууллагатай хамтарч ажиллахаар бас төлөвлөж байна. Тэрний хүрээнд бол одоо JICA олон улсын байгууллага Азийн хөгжлийн банк гээл те дээр нь одоо сая наашаа ирэх хүртэл би сая Европын сэргээн босголтын банктай уулзах жишээтэй тэгээ Дэлхийн банк бас их сонирхож байгаа. Аялал жуулчлалын салбарт бага хувийн хүүтэй зээл олголтын дээр бас дэмжиж орж ирэх байгууллагууд бас байгаа тийм. Тийм болохоор бас бид нар зөв төлөвлөлтөөр мөн одоо бизнес эрхлэгчдэд дэмжих энэ дээр бол анхаарч байна. За сонирхолтой тоог хэлэх юм бол сая бид нар бас зээлийн гэрээтэй холбогдуулаад Монгол банкны мөнгөний бодлого дээр сарахад 2024 онд 1400 төр оператор компани үйл ажиллагаа эрхэлжсэн бол 2025 оны зэр бол 2800 болж өссөн байна. Тэгэхээр энэ дээр бас аялал жуулчлалын бизнес эрхлэгч нар бас тоогоо нэмж байна. Нэг жуулчны цаана 24 ажлын байр хөдөлдөг. Тэгэхээр ийм том одоо ажлын хүчний хэрэгцээ шаардлагатай байгаа энэ салбарыг бол бид нар бодлохоор хөгжүүлэх юм бол ард иргэд маань тий ажлын байр нэмэгдэх юм том салбар байдаг. Тэгээд аймаг орон нутгуудаа бид нар бас бүсчилж хөгжүүлэхийн хүрээнд за дээр нь одоо хаслагдсан аймаг орон нутгуудад бас аялал жуулчлалыг бас хөгжүүлэх дээр бас бид нар анхаарч байгаа. Саяны таны хэлдэг тур операторын өсөлт өөрөө баг саяны одоо тоо мэдээлэл баг 80-аас 85% 90% хүртэл өссөн байна шүү дээ. Нөгөө бизнес эрхэлж байгаа тоо энэ бол өөрөө бас манай аялал жуулчлалын салбарт нэлээдгүй өсөлт хийж байгаа гэдэг ийм тоо харагдаж байна л да. 2025 онд байна миний мэдээлж байгаагаар одоо нөгөө дэлхийн аялал жуулчлалын өсөлтөөр Монгол улс маань бас эхний 20 улсын жагсаалтанд орсон гэдэг гайхалтай мэдээ бид өнгөрсөн жилээс эхлүүлээд одоо энэ жил ч гэсэн ингэж явж байгаа энэ тоо мэдээлэл байгаа. Энэ бас манай одоо энэ аялал жуулчлалын салбарт төр хувийн хвшил аж ахуйн нэгж бүн иргэдийн оролцоо бас маш их байгаа шүү гэдгийг бас энэ нэвтрүүлгээд далилдуулаад бас хэлье тийм. Би бас хэлье гэж бодож байна энэ салбарынхантаас тийм. Манай яг салбар одоо улирлын сэцэг эхлэхээс өмнө бас чуулж байна. Туризм вик 2026 арга хэмжээ зохион байгуулж байна. 7 хоногийн турш нар хуралдаж байна. За дээр нь бид нар бас энэ удаагийнхаар бид нар COP17-гийн хүрээнд бас урандор тий COP17 дээр аялал жуулчлал бэлэн үү? Ард түмэн энэ COP17-оос юу гарч үлдэх юм бэ тий? Аялал жуулчлалын салбар юу хийх юм бэ гэдэг асуудлуудыг дэвшүүлж бас
олон улсын сурагч багш нарыг урьж авчирч бас аж ахуй нэгжүүдтэй бас сургалтуудыг хийж байгаа. За тэгээд дээр нь бас энэ жил бид нэр 26 онд Азийн аялал жуулчлалын форум хийхээр төлөвлөсөн. Одоо Монгол улстай. Тий. Одоогоор бол 150 оролцогч гаднаас бүртгэл хийлэгдсэн 91 одоо илтгэлийн танилцуулга ирсэн гэж явж байна. Тэгэхээр бас энд аялал жуулчлал бас нэлээд анхааралтай байна. За COP17 арга хэмжээний хүрээнд бид нар бас доктортой аялал жуулчлалын салбар хуралдааныг хийхээр төлөвлөж байгаа. Тэгээд бид нар зараа одооноос байршуулж байна. Тэгээд Япон улсын сая JICA олон улсын байгууллагаас бид нартай бас хамтран ажиллах сан жижиг байгууллагаар хүмүүс ирсэн, төлөөллүүд ирсэн. Тэгээд JICA-гаас ихэд бол эхний байдлаар бас оролцоогоо илэрхийлсэн байж байна. Тэгэхээр COP17-ийн үеэр бас бид нар аялал жуулчлалын салбар хуралдааны хийнэ гэж төлөвлөж байна. За ер нь бол бид нар COP17 дээр бэлэн байгаа юу гэдэгтээ бас бид нар бас сайн бодох хэрэгтэй. Тэгээ ер нь бид нэр ор хоногийн тооны судалгааг бол гаргацсан байж байгаа. Одоогоор бол бид нар дээр бол 4000 гаруй оролцол одоо зочд буудал байршуулах хэрэгсэл маань оролцохоор тоо мэдээлэл бол ирүүлсэн байна. Тэгээд бид нар энэ дээр стандартын үйлчлэгийг хийж агаад засан сайжруулах үйлчлэгээ, туслан зөвлөх үйлчлэгээнүүдийг үзүүлнэ. Мөн одоо мэдээж одоо зээлийн бодлогоор бас зочд буудлуудаас засан сайжруулах дээр бас зүй залтанд оруулсан байж байгаа. За тэгээд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар Монгол улс маань 15 жагссан байгаа. Тэгээд энэ амжилтыг гаргахад манай салбарын бизнес эрхлэгч нар эргээд аж ахуй нэгж одоо бүхэл хүмүүсийн зүтгэл, хичээл зүтгэл байсан гэдгийг байсан. Тэгээд энэ бүхний цаана одоо баяр сэтгэлснаа бас салбарынхандаа илэрхийлье. Баяр хүргэе танд. Маш их одоо ажлын одоо үр бүтээмж нь ихнээс эхлэн байнгын гарч ирж байгаа. Бидний хувьд бас аялал жуулчлалын салбарт нэгэнт ингэж орж ирж байгаа. Миний хувьд ч гэсэн аялал жуулчлалын салбарт одоо ажиллаж байгаа юм хүний хувьд бол одоо төрөөс одоо аж ахуй нэгжид дэмжиж байгаа энэ бодлогод маш их сайжралтай байгаа шүү гэдгийг бас жоохон бас нэг сонирхолтой хэлэх юм бол сая өнгөрсөн 12 сард бид нэр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө засгийн газрын хуралдаанаар орж батлуулсан. Тэгээ энэ төлөвлөгөөний хүрээнд сая 1-р сард 26 оны 1-р сарын 2025 оны 1-р сард харьцуулах юм бол 44% өсөлттэй гарсан. Тэгээд бас 1-р сар маань бас улирлын хамаарлыг бууруулах гэдэг дээр бас цаашд энэ битээр хөгжүүлэх юм бол бас 1-р сард бол тий бас өвлийн аялал жуулчлал гэж асуудал бас толгойн юунаас гарах юм болоо гэсэн. Тийм байх шүү дээ. Бүсчилсэн аялал жуулчлал чи өөрөө бас яг хөдөө орнуудыг болон яг бүсээс гадна тухайн аялал жуулчлалын салбарт дөрвөн үйлрэл гэж нэг бид нар дээр бас маш том юу байдаг шүү дээ. Тэгээ эндээс ингээ харахаар одоо саяны 1 сар 2 сар чи өөрөө уул нь хуучнаараа болвол аялал жуулчлалын бас бууралтай сар гэж тооцсон лав сизон гэж явдаг байсан бол эргүүлээд одоо бид нар ингээд өсөлтийн жил рүүгээ ороод жил ирэх тусам өсөж байгаа нь Монголыг суурчилж байгаа Монголын энэ Монгол улсын аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа энэ бодлого маш гоё цаашаа ирээдүйтэй байна гэж хараад байна. За бид нар өвөл ер нь бол говийн бүс маань бас цаг агарын хувьд бас дулаан байдаг шүү дээ. Тэгээд говийн 3 аймаг дээр гурван дээр нь л тэмээний баяр хийлээ. Тийм тэгээд донд говь гэхээр тэмээн дээрээс наран орхон тэгээд өмнө говь бас түмэн тэмээний баяр мөн одоо дорнод аймаг тэмээний баяр битчлэн хийсэн. Тэгээд яалтчгүй бол бас одоо ивент арга хэмжээгээр дамжуулж бид нар бас тусгай сонирхолтой аялал жуулчлалыг хөгжүүлэх тийм энэ ивентээр бас эдийн засгийн тухайн аймаг орнуудын эдийн засгт өргөө чиглүүлэх зорилгоос тодорхой ивентүүдийг бас бид нар дэмждэг. Тэгээд сая бол говийн 3 аймагт бол гурваланд нь л тэмээний баяр хийгдлээ. Тэгээд сая Хүсгэлийн үсний баяр бас амжилттай зохион байгуулагдлаа. Тэгээд бас бид нар жил болгоно бодлогоор дэмждэг. За дээр нь Улаанбаатар хотод зохион байгуулагдсан бүрэгдэхүүн баяр маань бас тэгээд ер нь бол ингээд яамнаас ингээд бодлогоор дэмжээ зохион байгуулалтын болон төсөв санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг. Тэг ингээд яалтчгүй тэгээ яваад талаар жилээс жилд нөгөө ивентүүдийн маань чанар чансаас сайжирч байгаа. Тэгээд бид нар сая ивентийн календарыг бол жил болгон бас 2023 оноос хойш засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулж бас нэгдсэн одоо цонхны үйлчлэгээ гэдэг шиг нэгдсэн байдлаар бид нар олон улсад ивент арга хэмжээний календарыг
сурталчилж явдаг болсон. За энүүгээрээ дамжуулаад ивентийн одоо нөгөө цаг хугацаа өөрчлөгдөхгүй тий. Одоо ер нь бол жуулчд маань жилийн өмнөөс 2 жилийн өмнөөс одоо аялал төлөвлөдөг. Тэгэхээр энэ төлөвлөлтөнд нь бид нар бас уялдуулаад энэ Монгол Улсад зохион байгуулагдах тухайн жил зохион байгуулагдах ивент арга хэмжээнүүдийн календарыг гаргадаг болсон. Тэгээд манай тур операторууд компаниуд маань бас энэ календарын дагуу аяллаа одоо зохион байгуулж төлөвлөж тий явдаг болсон. Бас энэ өнөөдрийн амжилтанд бас тодорхой алхам бол бий болсон. За тэгээд ер нь бол өвлийн төрөл дээр бас бид нэр өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэх зөв маань сая бид нэр өвсгөлийн бүсний хоёр дээр тэшүүрийн усын авраг хийсэн. Тэгэхэд бол маш одоо залуу ирээдүйн болсон хүүхдүүдийн төрөл дээр бол маш оролцож илээ. Тэгээд өвсгөл маань нөгөө далаа дээр бас өвлийн спортын төрлийг хөгжүүлээд байгаа болохоор сүүлийн жилүүдэд өвлийн одоо спортын төрөлтийг хөвсгөлийн хүүхдүүд их төрүүлдэг болсон гинэ. Яг тэрийгэ дагаад гэсэн юм байна тий. Тэгэхээр бас энэ бас цаагаараа энэ бидний бодлого тий зөв байгаа юм шиг санагдсан. Тэгээд би хөвсгөлтөр очиод өөр ингээ харж байгаа. За удахгүй олимпийн авраг, өвлийн олимпийн авраг манай Монгол улсаас гарах юм байна даа гэж харж илаа. Тэр дамаа хөвсгөлээс гарах юм байна даа гэж бод. Тий. Вау. Гайхалтай мэдээллүүд араараасаа бас цувраад ирж шүү тий. За миний хувьд болохоор одоо нөгөө Эрдэнэ захирлаас асуух нэг асуулт байна л да. Одоо бүрсжилсэн байдлаар аялал жуулчлал хөгжлөө тухайн бүс нутагт тэгэнгүүт тэрийг дагаад үзүр үйлчилгээ одоо бусад худалдааны гэдэг юм уу тэр эдийн засгийн хувьд хэдэн хувиар ер нь өсөлт үзүүлдэг юм бол судалгаа гараа гэсэн. За ер нь ингээд олон улсад аялал жуулчлалын одоо Монголын чиглэлийн маш олон контентууд, сурчлагаанууд идэвхжээд одоо маш олон жуулчид одоо Монголыг зорих юм тоо хэмжээнүүд нэмэгдэж байгаа. Тэгэхээр энийг шингээх чадварын тухай манай байгууллагын хувьд бол энийг одоо хэрхэн байршлын хувьд оновчтойгоор зохион байгуулж тэр орлогыг одоо орон нутгийн иргэд аж ахуйн нэгжид үлдээх гэдэг дээр илүү судалгаа хийдэг ийм байгууллага байгаа. За яг ингээд авах юм бол дөрөв хэлсэн 40-оос 50 салбарын хамтын ажиллагааны хүрээнд аялал жуулчлал бол тухайн байршил дээр одоо биенээс хамааралтай бизнес явуудаг. Аялал жуулчлалын одоо тээврийн хэрэгсэл гэхэд л одоо онгоцгаалт хэрэгэл маш бол дөрвөн төрлийн зүйл байж байна. За ингээд ирэхэд зочдууд л гээд байж байна. Мөн одоо энэ хоолны үйлчилгээний салбарууд байж байна. Соёлын үзүр үйлчилгээний асуудал ч гэдэг юм уу. Гэх мэтээр ингээд явхад энэ дотор оролцогч тал гэхэд 40-оос 50 оролцогч харилцан уялдаатай одоо аялал жуулчлал гэдэг зүйл дээр төвлөрч орлого олох юм боломжтой кластерын судалгаа баг. За тэгээ яг энэ олон улсын бас нэг судалгаад ордоход ерөн одоо аялал жуулчлалын 17 бүс гэдэг засгийн газраас баталчлаа. Тэгэхээр энийг олон улсад одоо яаж эдийн засгийн эргэлтэнд оруулж ийн гэхээр тусгай бүсийн зохион байгуулалтаар буюу одоо талбайн төлөвлөлтөй хамтын кластерын түвшнээр тодорхойлж одоо эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Одоо бидний хамгийн сайн мэдэх Чэжүү гэдэг арал бол өөрөө арлынхаа газар нутгаар нэг юм тусгай бүс. За Монголын одоо өнөөдөр чөлөө төсвийн тухай хуулинд бол 30 жил тэр одоо газрыг эзэмшүүлээд за тэгээд тэнд нь ямар нэгэн татваргүй байх ийм хуулийн эрх зүйн орчныг одоо бий болгохоор Шатар сайдгаан үеийн ахлуулсан ажлын хэсэг гэдэг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл энэ одоо 17 бүсээ бүгдийг нь одоо чөлөө төс тусгай бүс болгож 30 жил ямар ч татваргүй ийм зооныг бий болгоё. За олон улсад энийг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд дид үтцийг нь одоо голдуу төрөөс хийх ийм одоо хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл зам тэрлүү чиглэсэн зам барих ажил бол төрийн мэдлэлд байж байгаа учраас орон нутгийн замаа бид нар энэ аялал жуулчлалыг дэмжих чиглэл рүүгээ уялдуулж төлөвлөх. За мөн одоо эрчим хүч, цэвэрлэх байгууламж гих зэргийн дөрвөн одоо инженерийн дид үтцийг төсвөөс одоо аялал жуулчлалын тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийх ийм боломж байна. За тэгээ энэ дотроо ямар нэгэн одоо зөвшөөрлгүй татваргүй одоо бүх чөлөөтэй үйл ажиллагаа явуулах ийм орчныг бүрдүүлж чадах юм бол илүү одоо олж байгаа орлогоос их хэмжээний орлогыг олох боломж үүдэнд бүрдэнэ. Тэгэхээр нэг аж ахуйн нэгж маань одоо бариад ингээ одоо Монголын баруун талаас зүүн тал хүртэл явхад хоол маныг адилхан байгаад байгаа. Жишээлбэл зүгээр энгийн жишээ аваад үзэх. За тий. Одоо ингээд нөгөө бидний мэддэг бууз суушуур цөөн гурилтай шилгээ тий. Энэ тусгай бүсийн зохион байгуулалтанд орсноор ядаж одоо 7 бүс баталсан. Энэ 7 бүсийнхээ төвшөнд
бид нар ялгаатай үндэсний онцлогийг харуулсан шинэ хоолнуудыг түүх соёл дээр тулгуурлаж одоо магадгүй Монголд хоолны холбоотой хамтраад энийг одоо шинээр бий болгож шинжлэх ухаанд суурилсан ийм хөгжүүлэлтүүдийг хийх. За жижиг дундын зээл аваад ингээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоо оршоо гэдэг хөдөлгөөн яваад 100000 гаруй оршоотой боллоо. 5000 гаруй жижиг дунд үйлдвэр ингээд жишээлбэл зээл аваад үйл ажиллагаа явуулж. Ихэнх бүтээгдэхүүнийг ингээд харьцуулаад үзэхээр адилхан болчиход байна. Одоо ингээ манай музейнүүдээр 21330 суучин орон нутаг судлах төв музей гэдэг байгаа шүү дээ. Ороход тэндээс бүтээгдэхүүн худалдаад авъя гэхээр маш хязгаарлагдмал байна. Тэгэхээр энийгээ тэр бүсийнх нь онцлогтой түүх соёлтой уялдуулж одоо үйлдвэрлэх олон улсад бол жишээ. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрч гэсэн маш олон янзаар төрөлжих ийм боломж гарч байгаа. Бүгдээрээ одоо адилхан хэсгээд авч игээд хаас илүү бидний одоо хүнүүгээс ахуулаад 13 дугаар зуун хүртэх маш олон энэ дэлхийд хоёрт орж байгаа олдуруудыг бид нэр дөөр ажиллаж үйлдвэрлээд музейхийн зохион байгуулалтыг тэрүүгээр хөгжүүлээд соёлын төвийн үйл ажиллагаагаа инженерчлэгээд яг тухайн одоо онцлогтойгоо таарсан үзүр тоглолтуудыг найруулад тэгээд тэнд байгаа одоо архитектур төлөвлөлт ерөнхий төлөвлөгөө маань өөрөө тэр одоо байгалийнхаа нөхцөл нөөцтэй таарад онцлог болох хэрэгтэй. Одоо жишээлбэл бид нар Монгол улсын төвшөнд бүх ингээд археологийн нөөцийг судлаад үзсэн. Тэгээ ингээд үзэхэд Өгийн нуур орчмоос 45 км-ийн зай дээр ингээд Монголын хамгийн их нэгтэршилтэй археологийн олдур болтож байгаа цэг байна. Жишээлбэл 100 км ингээд радиус дотор аялал жуулчлал үзээд явхад одоо жуулчд бол уйдахааргүй ийм боломжит хугацаа гэж үздэг. Тэгэхээр энэ дотор гээд ингээд аваад үзэхээр 3400 одоо хосгүй үнэтэй олдур байж байгаа. Жишээ нь. Тийм учраас манай хүрээлэнгээс өнгөрсөн жил Төв Азийн одоо түүх соёлын голомт нутаг буюу ийм Төв Азийн түүхийг одоо зөөлөн хүчний бодлогоор дэлхийд дахин зурчлан таниулах тэр бүс нутагтайгаа ажилгүйдэл ядуурлыг шийдэх зорилгоор тусгай бүс байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулад Аранга аймаг болон одоо соёлын яамд ингэж хүлээлгэж өгсөн. Одоо энэ төслийг хувийн хвшлийн оролцоотойгоор ингээ эхлүүлэх ийм одоо боломжтой болсон гэсэн. Төр бол мэдээж энд очиод аялал жуулчлалын кампаараа бизнес хийгээд байхгүй. Гол нь энэ нөөц байна. Энийг одоо эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах боломж байна гэдэг ингээд хувийн хвшил санал болгож байгаа гэсэн. За палеонтолог талтаа аваад үзэхээр говийн бүст ингээд асар их нөөц байж байна. Тэгээ энэ дээр одоо манай хүрээлэн Дундгой аймгийн Цагаан суврагын тэр доор байгаа суурьшлийн бүс одоо аймгаас ингээд төлөвлөлөөд газар зохион байгуулалт хийж байгаа дээр 50 га дээр палеонтологийн одоо ийм судалгаа амралт аяллаа ийм зохицлбарын тусгай бүс байгуулах тээзүг хийж хүлээлгэж өгсөн. За баруун бүс дээр одоо 4 үйлрлийн Алтай таван богдыг түшгэлсэн цаны одоо өвлийн аялал жуулчлалын ийм одоо тусгай бүс байгуулах тээзүг мөн одоо энэ гурван ажлыг соёлын яамтай хамтарч ингээ 3 аймагтайгаа хамтарч хийсэн. Тэгээ энэ 3 төсөл гихтэл одоо дэлхийн Монголын одоо түүх археологийг судалдаг, палеонтологийг судалдаг, өндөр уулын авиралтыг одоо сонирхдаг судлаач, аялагчдыг татах одоо өргөн боломжтой. Тэгээд энэ завшааныг ашиглаад энд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа хувийн хвшил байвал энэ одоо 3 аймгийн удирдлагуудтай уулзаад ингээд хөрөнгө оруулалт хийх боломж байна. За тун удахгүй одоо энэ чөлөө төс тусгай бүсийн тухай хуулийг энэ жил одоо намрын чуулганаар өргөн барихаар гаавь сайдаар ингээ ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгээ энэ хуулийн хүрээнд яаж хувийн хвшлийг чөлөөтэй бизнес хийлгэх, татварыг одоо яаж олон улсад өрсөлдөхүйц юм болгох гэдэг шинэ хуулийн төсөл орон. Тэгээ энэгээр бол хувийн хвштэй чөлөөтэй одоо бизнес хийх дэмжийе, хөрөнгө оруулалтаар дэмжийе гэдэг. Тэгээ дэлхийд дахинд бол одоо чөлөө төс байгуулах юм уралдаан явж штэ. Бүгд найрамд хятадд улс 2500 чөлөө төстэй. Монгол тэгэхэд элийн зурвас дээр л 4 чөлөө төстэй. Тэгэхээр нутгийн гүнд ялангуяа аялал жуулчлалаар төрөлдсөн чөлөө төсүүдийг бий болгох. Магадгүй одоо энэ налахт ч юм уу чөлөө төс байгуулад, тусгай бүс байгуулад татваргүй зоон бий болгож чадах юм бол энэ одоо замбраагүй байгаа тэрэлжид болоод байгаа үйл ажиллагаа илүү цэгцэрсэн, илүү төлөвлөлттэй, илүү олон улсын стандартын шаардлага хангасан ийм болох боломжтой гэдэг судалгааг мөн одоо манай хүрээлэнгээс бодлогын судалгааг хийгээд жишээлбэл одоо энэ жил энэ техник эдийн засгийн үндэслэл болох гээд явж байгаа. Тэгэхээр энэ хүүхэд залуучууд одоо жилээ цагаа зүг болсон жуулчид ч гэсэн очиод тэнд одоо нэг дороос Монголын бүх соёлын өвийг танилцах ийм боломжтой. За бас нэг анхаарах ёстой зүйл бол төр ингээд энэ соёлын өвөө хамгаалах бодлого түлхүү барихаас илүү энэтэйгээ овийн хвшлээ дэмжиж
томоохон энэ үзүр үйлчилгээ музейнуудыг энэ чөлөөт төсд байгуулах тухай асуудал. Шинжилгээ ухааны академитай бид нар хамтраад шинжилгээ ухааны академи одоо балентологийн хүрээлэнгийн археологийн хүрээлэн гэдэм үү археологийн хүрээлэн бол дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл жуулчид энэ хувийн хвшлийн үйл ажиллагааг амархаас гадна одоо Монголын энэ динозаврч гэдэг юм уу энэ олдууруудыг яг тэр байршил дээр үзэх. За мөн одоо энэ гадаад руу явуулаад байгаа судалгаа шинжилгээнд явуулаад байгаа олдууруудаа энэ тусгай бүс байгуулах замаар судлаач нарыг урьж эндээ одоо өөрсдөө энийгээ судалж шинжиж олон нийтийн бүтээл болгодог. Тэрийг нь одоо жуулчны компаниуд ашиглаад бас шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болгодог. Өөрөөр хэлбэл судлаач жуулчдыг авчрах боломжтой байна. Энэ одоо Азийн бүс нутагт жишээ нь энэ одоо археологийн чиглэлээр, палеонтологийн чиглэлээр судалгаа хийхэд зориулсан ихтэй сургуулиуд, судалгааны салбаруудад маш их хөрөнгө оруулалт хийдэг. Тэрийг энэ одоо тусгай бүс рүү татах боломж байна. Дээрээс нь жижиг дунд үйлдвэрээ уялдуулах. За нэг ийм шинэ салбар байгаа. Тэгээ энийг та бүхэн бас сонирхох юм бол Монгол бол энэ нөөцөөрөө хоёрт орж байгаа шүү гэдгийг бас ахин энэ хөрөнгө оруулагч нартаа хэлхийг хүсэж байна. Нөгөө нэг одоо мартагдсан бас нэг сэдв бол хот төлөвлөлтийн асуудал байна. 21 аймаг 330 сумын ерөнхий төлөвлөгөө маань өөр одоо дээр үед явж исэн барилга байгууламжийг хаана байршуулах уу гэдгээр л хийгдсэн. Тэгэхээр энийг одоо дэлхийн дахинд бол соёлын бүтээлч хот гэдэг ийм концепц гараад нэгдсэн ЮНЕСКОгийн одоо энэ соёлын бүтээлч хотууд гэдэг энэ категори дотор маш олон дэлхийн хотууд бүртгэгдэж байгаа. Тэгэхээр энийг яаж хийдэг вэ гэхээр хотынхаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аялал жуулчлалын соёлын үйлдвэрлэлийн концепцтэйгээр хийдэг. Тэгэхээр энэ төлөвлөлтийг өөрчилснөөр хот өөрөө эдийн засгийг бий болгодог шинэ одоо юм үйлдвэрлэгч болчихж байгаа. Тэгэхээр ялгаагүй барилга баригдана. Гэхдээ бид нар Арангаа аймгийн төвийг ямар одоо зохиомжтойгоор төлөвлөж хөгжүүлэх вэ? Энэ нь өөрөө тэнд амьдарч байгаа иргэд бизнесийнхэнд ямар боломж олдох вэ? Улгаан аймгийг одоо ямар концепцтэй аялал жуулчлалын ялгаралтайгаар хөгжүүлэх үү гэдэг маань хот төлөвлөлтийн маш чухал юм сэдв. Тэгээ энэ дээр бол ЮНЕСКО ажилтдаг. Дэлхий дээр бол одоо ингээ уран зургаар зөвхөн одоо уран зургийг зурдаг юм хот байх чинь тэрийг оролцох гэж маш олон жуулчид очдог. Тэгэхээр Монголд бол ийм маш олон бас нөөц байна. Бид нар 91 төвийг одоо их хурлаар батлуулсан. Ядаж ихний ээлжинд энэ 91 төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө аялал жуулчлалын концепцтэйгээр соёлын аж үйлдвэр бүтээлч хотын баримжаатайгаар төлөвлөж чадвал зөвхөн хот төлөвлөлтөөс бид нар аялал жуулчлалыг татах маш олон ийм орлогыг олох боломжийг бүрдүүлж байгаа. Тэгжиж одоо энэ хотын хэд төвлөрөл зөвхөн Улаанбаатар тагсан аялал жуулчлалээс илүү тэр олон газар бид нар жуулт гадаад дотоодын жуулчид очиж сонирхох, ийм олон төрөлттэй болгох, энийг нь хот төлөвлөлтөөр дэмжих ийм боломж байна. Хот төлөвлөлт тусгай бүс чөлөөт бүс гэсэн ийм концепцээр дэлхийд дахин бол өрсөлдөж байгаа. Тэр өнөөдөр манай улсад бол нэг компани гараад л ганцаараа тэнд одоо аялал жуулчлал хөгжүүлэх гэж зүтгээд байна шүү дээ. Гэтэл эн чинь өөрөө маш олон салбарын уялдаатай төрийн бас хийж байгаа хөрөнгөө хувийн хвшлээ дэмжиж чиглүүлж чадвал эндээс бол маш олон үр дүн гарна л гэж ингэж харж байгаа. Соёлын төв 330 сумд байна. Энэ 330 сум одоо тэндээ уран бүтээлч болчиход. Тэгээ бүгдээрээ ингээд төрөөс татаастай. Энийг одоо аялал жуулчлалынхаа компанитай нэг ийм зохион байгуулалтанд оруулснаар уран бүтээлчд маань ч орлого олж болдог. Компаниуд маань ч гэсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй болох ийм боломж байна. За маш олон иргэдийн оролцоотой аялал жуулчлал гэдэг. Одоо Тайланд бол маш өндөр түвшинд хөгжүүлсэн. Тэгэхээр иргэд маань өөрөө энэ аялал жуулчлалын тусгай бүсүүд дээр хэрхэн одоо хамтарч ажиллах вэ? Одоо 13 дугаар зууны өнөөгийн зохиомжтой нэг тоглолт явахад тэнд 200-аас 300 мянган морьтой залуучууд тэнд авах тоглолтод оролцоод мөнгө олох боломж ш. Тэрийг хэн найруулах вэ гэхээр тэр аймгийн соёл урлаг аялал жуулчлалын байгууллага тэр соёлын төвүүд хамтраад тодорхой юм ивент арга хэмжээнүүдээр нэгдээд ингээд тодорхой одоо он цаг удаж хилжээд тоглолт хийх. Ийм одоо эдийн засгийн эрх чөлөөгийн нэгдүгээрт олох хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ кластер буюу хамтын ажиллагааны тэгтээ харилцсан ялгаатай ийм ямар бол одоо шилжих хэрэгтэй. Тэгээ энэ бүсчсэн хөгжил буюу эдийн засгийн орон зай гэдэг маань өөрөө дэлхийд дахинд яг ингэж л төрөлжилтийг бий болгож газар зүйн заалттай ийм онцлог бүтээгдэхүүнээрээ ялгарч жуулчдыг татчих. Тэгээ дараагийн жуулчин бол мэдээж Монголын дараагийн бүс рүү явхад шал өөр ийм орчин үлээж байгаа хоолны хувьд ч бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд ч үзүр үйлчилгээний хувьд ч гэсэн ийм хүлээлттэй болно гэсэн. Тэгэхээр дараа жил дахиж очие гэх маягаар ядаж 7 жил явах 7 бүс дээрээ 7 том бүтээн байгуулалт буюу
7 тусгай бүсийг хувийн хвшлээ дэмжиж бий болгох энэ бодлого бол одоо манай өсчихсөн хөгжлийн хүрээлэн дээр эхлээд одоогийн байдлаар 4 техник эдийн засгийн үндэслэлийг дуусгасан байна. Саяны аялал жуулчлалын бодлогоос одоо энэ чинь нөгөө нэг аялал жуулчлал гэдгийн цааталтаа бидний өв соёл, дагаад үндэсний урлаг, за мөн дээрээс нь одоо ажиллах хүч гэдэг ингээд нөгөө бүх юмны тогтолцоо байдаг. Бид нар нэг ясандаа юу гэдгийг яг аялал жуулчлалыг хүмүүс гадна талаасаа харахаар зөвхөн жуулчин хүлээж авдаг боловч саяны таны яриан дээр би бас нэг нэмээд хэлэхэд энэ нүрээ бас дагаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого явах юм шүү гэж би бол хараад байна. Бид нар залуучууд хөдөө орон нутгаар руу аялах зориултыг ийшээгээ гаргаж өгөх юм байна. Саяны бодлогоор. Ингэж зөвхөн жолчид гадны хүмүүсээс гадна дотоодын аялал жуулчлалд бид нэр өөрсдөө их нутгаараа аялах, үүх түүх соёлтойгоо суралцах, дагаад энэ салбарт дурлах, хүний нөөцийг бэлтгэх гэд ингээд маш олон юмыг бас эрэг талаас нь хараад хөгжүүлэх боломжийг бол хараад байна л да. Балчимын дараагийн хувьд энэ дээр ер нь ямар үзэл бодолтой явдаг уу? Одоо энэ саяны одоо этнот захирлын хэлж байгаа дээр ингээд яам маань бас илүү бодлого төлөв дээр хамтарч ажиллаж байгаа юм биш үү? Тийм, манай яамны хамтарсан одоо тэзүүгийн судал хийгдсэн байгаа. За тэгэл бид нар одоо бас л одоо энэ тэзүү хийгдснийхаа дагуу энэ дээр бас бүтээн байгуулалтуудын хэрэгжилтийг, гүйцэтгэлийг хэрхэн уялдуулж хийх үү гэдэг дээр бас л одоо дараагийн шатны асуудлуудыг яриад явж байгаа. За дээр нь энэ түүх соёл тий одоо манай яамны бодлого маань байгаль орчин аялал жуулчлалын яам байсан бол одоо соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам болж байна. Тэгэхээр бид нэр үүнийгээ дагаад бас бодлого төл бас одоо дахиад шинжлэгдэж өөрчлөгдөж байна. За дээр нь бид нэр соёлтойгоо залуучуудтайгаа спорттойгоо яаж одоо уялдаж аялал жуулчлалыг хөгжүүлэх үү гэдэг бас стратеги гаргаж явж байна гэл тий. Дээр нь ер нь яг аймаг орон нутгуудын хувьд би зөв хувь хүнийхээ хувьд бол мэдээч одоо энэ засаг захиргааны нэгжийн шинжилгээсэй гэж би хардаг. 330 сум гэдэг. Зарим сумдууд нь бол маш их ойрхон төлөлттэй байх жишээтэй. За манай яамнаас болохоор бас соёлын төвүүд шүү дээ. Сумдын соёлын төвийг бас community center болгож хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. За үүнд нь бол одоо сумдын иргэд маань зөвхөн одоо нэг бүжгэнд орох ч юм уу нэг концерт үзгэр шийддэг ч гэсэн юмыг өдөр тутмын үйл ажиллагаатай болдог те. Тэндээ бас нэг өдөртөө уулзаа кофе уучдаг те. Хоорондоо мэдээлэл солилцдог мөн одоо соёлын үйлчлэгээ буюу те одоо боловсон нойлтой байх, усанд орчдогч байх гэдэг юм уу те. Тэр нь одоо хоорондоо мэдээлэлээ солилцдог байх тийм community center болгож хөгжүүлэхээр төлөвлөлтөд гаргаа явж байгаа. Би сая одоо бидний саяны ярьдаг нөгөө tourism week буюу аялал жуулчлалын 7 хоног болж өнгөрч байна л да. Өнгөрлөө тэгээд би бас ороод гарлаа. Улаанбаатар зочлол буудлын дээр бас том хэмжээний арга хэмжээнүүд зохион байгуулад нөгөө хувийн хвшлүүд болон одоо нөгөө нэг оролцогч талуудыг бүгдийг нийтгсэн чинь бас маш том арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ дээр тур оператор компаниуд яг B2B талаасаа уулзалтууд хийгдээ явж байхад би биэндээ маш их хайртай юм байна. Би биенийхээ бизнесийг дэмжих маш их сонирхолтой байдаг юм байна гэдгийг би бас олж харлаа. Яг л нэг салбарт ажиллаж байгаа хүний хувьд яг энэ салбарыг хөгжүүлчихээс ингэсэн чин сэтгэл төр цаанаас маш их мэдрэгддэг юм билээ гэдгийг бас нэвтрүүлгийнхаа дамжуулаад бас илэрхийлж байна. Манай туризм вик бол жилээс жилд хөгжиж байгаа. Тэгээд яг бид нар бол нөгөө 2024 оноос санаачлаад туризм вик арга хэмжээ хийж эхэлсэн. Тэгээд энэ жилийн онцлог бол COP17-гийн урьяандар хийгдэж байна. Саяхан тоо мэдээлэл гэх юм бол Мят сая онлайнаар дотоодын нислэгийнхаа 6-7 сарыг онлайн худалдаа зарласан 10 минутанд дууссан байлээ. 10 минутанд дууссан. байлээ тийм. Тэгээд энэний цааны яваа гэхлээр аялал жуулчлалын маань одоо тийм компаниуд маань хэрэгцээ шаардлага одоо үйлчлэгийг үзүүлж сурч тийм чадж байгааг юу. Тэгээд олон улсын стандартаар бол ер нь бол хүн 2 цаг тутамд хамрах ёстой. Тэгээд бид нэр зам дагуу төр бодлого зэгийг 58 газрыг одоо батлуулсан байсан. Тэгээд энэ хэрэгжилт маань бас жоохон хангалтгүй яваад байгаа. Тэгээд бид нар бас эдийн засгийн хөгжлийн яам тий тэгээд
бүсчилсэн хөгжлийн хүрээлэнтэйгээ хамтраад бас зам давах төр бодлын стандартыг шинжилж батлуулах одоо бид нар цэцгэлгаан машин хэрэглэлтэй бас их орж ирж байна. Тэгэхээр цэцгэлгаан машины одоо зогсоолтойгоор дээр нь одоо нойлын асуудлаа, за дээр нь одоо аялал жуулчлалын мэдээлэл авчдаг тий кофе одоо болон одоо тухайн нутгийн иргэдийн брэнд бүтээгдэхүүнүүдэд худалдаад авчдаг ийм цогц зам давах төр бодлуудыг барих асуудлыг бас зээлийн санхүүжилт төлөлтөнд оруулсан байж байгаа. Одоогор бол бид нар 58 газар нэг 10 газар нь ихний байдлаар бүтээн байгуулалтууд нь хийгээд эхэлсэн. Энэ дээр бол ялцчихгүй дотоодын үндэсний үйлдвэрлэгчид маань хамтарч ажиллаж байгаа. Саяхан бас Номин холдинг компани маань бас энэ дээр бас хамтарч ажиллагаа илэрхийлсэн. За шатхуун төвөг станцууд маань бас нойлын үйлчлэгийг бас сайжруулах дээр бас манай яамтай хамтарч ажиллагаар бас төлөвлөж яаж байгаа. За одоо саяны ярьсан ярианууд болон тэ зөвлөгөөнүүдийн мэдээллүүдийг би ч гэсэндээ яг үнэндээ бас сонсогч гэстэй амар их мэдээллүүдийг олж авлаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань ер нь бол өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд манай продюсерд маань мэдээлэл өгж байна. Тойрын минь зүгээс одоо яг нэг хувийнхаа зүгээс гэдэг юм уу аялал жуулчлалыг хөгжүүлэх ер нь энэ дээр яг иймэрхүү зүйлийг хийжээсэ гэсэн бодол байдаг бол юм товчхон хариултуудыг хэдүүлээ өнөөдрийн дугаараа өндөрлцгөөе. За тэгээд эртний хоёр захирлаасаа. За хувийн бодол гэсэн учраас өмнө нь бол би дандаа нэг манай байгууллага дээр явж байгаа юм судалгааны холбоотой үр дүнгуудээс бас төлөвлөгөөд олгоорлоо яриа явууллаа. Ер нь бас нэг яригдаагүй сэдв бол энэ виртуал аялал жуулчлал одоо метаверс гэдэг нэг ийм юмнууд яригдчихэж байгаа. Тэгэхээр энэ бол аялал жуулчлалт руу нэвтрэх маш өргөн боломжтой манай улсын хувьд. Одоо залуучууд бол энэ технологи ашиглаад маш олон юм програм хангамжууд, платформуудыг бас хийж байна. За зарим нэг одоо энэ гүйгч гэдэг юм Монгол улсын их сургуулиас гарсан энэ стартап компаниуд жишээлбэл одоо Монгол улсын байгалийн үзэсгэлэнт газруудыг ингээд виртуал метаверс төвшөнд ингээд оруулж байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ хамгийн гол бүс нутгууд хөрөнгө оруулалт татж байгаа энэ зөвлөдүүдийг бид нар олон улсад илүү орчин үеийн технологи ашиглаж сурчлан таниулах. За зөвхөн сурчлагаас гадна энэ дээрээ одоо орон нутагт байгаа иргэд аж ахуйн нэгжийг орлого болох боломжтой ийм платформыг одоо хэрвээ залуучууд хөгжүүлж чадвал энэ бас зөвхөн одоо биеэрээ ингээд ирэхээс гадна виртуал төвшөнд метаверс орчинд одоо орлого болох боломж байгаа. Бидний урилгыг бас хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн зочноор үзэгчтэй бид Next Tour аялал жуулчлалын булангийн 6 дугаар дугаар та бүхэндээ бас хүрлээ. Өнөөдрийн зочноор соёл спорт аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Батчимэг. За Монголын одоо Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эрдэнэ Ноёрмаар оролцлоо. Бид 7 хоног болгоны мигмар гарагт 15 цагаас та бүхэндээ шоуд хүрж байгаа. Энэ удаагийн дугаарт Сүмбэр хөтлөгчөөр хамтран ажиллалаа. Ингээд энэ удаагийн дугаарт үзэгч та бүхэндээ хамт байсанд талархлаа. Дараагийн дугаартаа иргэн оролцъё. Иргэн уулзцай баярлалаа та бүхэнд. За.